эд мөнгө болоод материалог байдал зүссараа тансаг давилуунаар үерхснийг үерхлэхгүй шүү дээ. Би тэр биенийхэн амьдрал тохиолдсон ойгоныг баяр баясгал энэ хүнийг бол өөрсдийнхөө чадах хэмжээнд л гүйцэтгэж яваа хоёр. Тун хэцүүдсэн цагта чи нэгдэгээд чи хүрээдгэж гэж хэлэхэд хэний чиг нөгөөдхтөр очин Баруутарштай шахан үергээд дахиж явхад цагаа маань бас их сэтгэлийн дэм болсоо. Энэ лалар хэрэггүйгээд хүнийг хүн хог болгож хийхгүй байх тэр сэтгэл бол найз сэтгэл. Ер нь хүн хань илээсээ сална гэдэг бол хэцүү. Энэ үед л найз нөхдүүд бие биенийгаа тул түшиж хажууд нь байгаа юм шиг сэтгэлээр дэмжихгүй бол тэр хүн шуурганд орсон хадууш гэж. Ямар ч үе халуун ойртол төвшөөд авдаг тэр сэтгэл. Тэрэнд нь л баярлдаг. Одоо ч гэсэн тэр миний хойноос зовж байгаа. Энэ өнгө мөнгөний харваад хоёулаа өнгө мөнгөний боол болчихгүй шиг л хоёулаа биеийн нөхөр явах юм шиг гэж. Одоо та нарын найз гэдэг нэвтрүүлэгч цагаан олж хөндөж байгаа сэдвэл гэж би үзэж байна, баярлж байна. Тэгтээ энэнд яг ороод үлгэр дуурайр хүн мөнөө зогоо чи гэдгээс бас бодож ирсэн. Тэр бол 1970-аад оноос үндсэндээ бие биенийгээ энэ урлаг гэдэг энэ их айлын одоо аяа хатвчанд орж ирснээр биднүүдийн урлагт явах, хамтарч амьдрах, хамтарч нөхөрлөх, хийж бүтээх энэ бүх үйл ажиллагаа маань эхэлсэн. Улсын ардын доо үжигийн чуулган хүргэн байшин битээр хоёулаа. Миний энэ болохоор ардын доо үжигийн чуулган үжигийн хувцсны эрхлэгч. Энэний маань энэ болохоор яачин тоглодог нансламаа гэдэг хөрхөн. Тэгэл тэнтхийн өргөн байж цаялаа. Эхэлж уулзалтахгүй юу? Цагаа маань хөгжимчнөөс дараамын урлаг руу халтарч агуу их жүжигчин сэдэд гэдэг агуу хүний шав болж хүүхэд залуучуудын театрын жүжигчин гэдэг дагалж жүжигчнээр орж тэгээс үлдээ одоо мэрэгжлийн жүжигчин болох энэ цаг үе хугацаанд нь найз нөхөр явлаа. Бүр ойртож их дотно болоод тэрнээс хойш салхаа байсан нь болохоор зэрэг нэг юм сайхан гоё жүжигчин байлаа шүү дээ энэ залгич. Залуудаа хөөрхөн мор залуу. Тэгэл би анх удаага би дааж би чинь уг нь бол ерөөсөө ясаараа явал дагалдан жижигч явсаар байгаа найруулагч болсон. Одоо нэг бараа шиг нэг ярьдаг шиг практикийн хүн байхгүй юу энэ урлагийнхын хувьд. Тэгээд Монголын улсны телевизэд найруулагчаар ажиллаад Норвегийн эцсийн тушаал гэдэг зохиолоор кино хийх болж тэр киног хийх найруулагчаар Наран жаргал дарга маань
намайг сонгосон байгаа юм. Тэгээд бол дүрд нь гүрсэдийг авч би анхныхаа бие даасан уран сайхны бүрэн хэмжээний кинонд гүрсэд минь тоглосон. Гайхамшигтай сайхан тоглосон. Нэг нь анх удаа кинонд ирүүлж байгаа. Нөгөөх маань тэр юу олороод одоо зэрэг мэргийн тэр юм ингээд тоглоод надад төшиг болж байгаа бол хүн энэ дээр хаяулаа ажиллаад тэгээд энэ киног даван тоглоод гаргасан чинь энэ кино маань их амжилттай болоод ингээд шилдэг уран бүтээлийн тоонд орж би найруулагчид нэрд гарч гүрсэд манд тодорсон ийм уран бүтээлийн нөхрөл бий болсон юм аа. Бидний амьдралд сэтгэл хөдлөд ярих сайхан юм чивээ удирсан үе чивээ л дээ. Тэгээд амьдралын ихийг манай өнч одоо хувцсны эрхлэгч хийдэг Дулмаа гэж хүн байсан. Тэр маань нас өрсөн. Өвчнөр зүрх мотой. Гүрсэдийн маань би нөвдөө тэгээд нутагт нь эрүүл агаар тавих ёстой гэж Сэлэнг нутаг руу явж ингээд тэр хоёр тийшээ амьдралаа хөөгөөл нэг нь жолооч нөгөөх нь дархны залуучуудын театрт нямгаа ажиллуулна гэж орхиорно. Дараамын хүн болж хурж шít. Би чинь Сэлэнгийн дэлгэж явуулах цачаад ингээд ажиллаж байх нөхцөлд намын төвөрөний нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр батлагдаж байгуулагчин 90 хүний оронтойтой бүхэл бүтэн алхын дөрвөн том чуулганы нэгэн аймгийн даргын шийдвэрээр соёлын мэдээллийн төв болгоно гэдэг нь бол тэгээд тэнд ажиллаж байгаа уран бүтээлчдийн оронтой гэсэн миний зүрхрээ утгаар шааж байгаа юм шиг байна. Тэгээд аймгийн даргатай аймгийн шийдлийн байгууллагатайгаа хэл нэвтрэлцэхгүй учраас ажилласаа гараад нэгэнтэл би бол үйлчилгэн урлагаар үйлчилнэ үү, унаагаар үйлчилнэ үү, хоолоор үйлчилнэ үү? Ялгаа байхгүй шүү дээ. Үйлчилгээний элвээ ажилтан гэд нэгдүгээр. Хоёрдугаар өөрийгөө санхүүжүүлэх гэдэг бол зах зээлийн зарчим. Ийм учраас чорт ахад над амьдрал байдаг юм шүү дээ. Тэгээд Сэлэнгийн хэдэн залуучуудыг нэгтгээд дархан Улаанбаатар Сэлэнг гээд одоо маршрут нэгээд микротой үйлчлээд нэг хэсэг тавлаа. Энэ хугацаанд л жоо маань Сэлэнгд очиход за ангичд явахгүй даа. Ангичд байгааргүй шүү гэл. Энэ одоо ингэж явж байгаад энэ хар бор юмар явсараад нөгөө юмнаас хөндийч энэ дэлгэц энэ сайхан чадвар юм алдарч хэвдээ л гэж зовдөг байсан байхгүй юу. Яадгийг хэрхэн тоглож ирэн тоглож ирэл шүү дээ. Ингээд би өнөдөр хэлж гохгүй амьдэрч болж л гэж байна. Гэхдээ чиний сонгосон мэрэгжил бол энэ биш шүү дээ. Мэрэгжилдээ чи чинь өнийч байх хэрэгтэй байгаа үстэй гэдэг үгийг хэлж үйсэн. Тэр чийлсэн үгээр нь би тэр биенийхээ үгийг авсан. Надад ихтэй тэгээд архиуга тодгоо ганцгалаад
явчихгүй юм байна гэдгийг олж харсан. Явчих гэвэл дундуур нь орох гэсэн сэтгэлээр л хараагаан тавьж ирсэн да. Би тэр биенийхэн амьдрал тохиолдсон ойгоныг баяр баясгал энэ хүнийг бол өөрсдийнхөө чадах хэмжээнд л гүйцэтгэж яваа хоёр. Би бол одоо хөдөө орон нутагт Сэлэнгийн Дэлээ чуулгын орон сайхны удирдагч найруулагчаар очиж өхөн бүтэн 10 жил болох хугацаанд 10 жилийн хугацаанд би тэрийн амьдралд их л хэцүүнд ханижсэн салах шиг хүндэм агаагүй. Тэр бүрдээ чигээ баг хууснаас хойш балгаж байсан шүү би. Тий. Архинд орж жоохон согтуу толгойлж явж тэр үед гүршид маань таалдж байсан. Ингэж явахгүй шүү зөө. Хамгийн гол нь чи энэ дурлж байгаа сэтгэж байгаа олсон мэрэгжил ажилласаа л өндөрч болохгүй даа гэдэг санааг надад өгч байсан. Ер нь хүн хань илээсээ сална гэдэг бол хэцүү. Энэ үед л найз нөхдүүд вивинийгаа тул түшиж хажууд нь гайхаа юм шиг сэтгэлээр дэмжихгүй бол тэр хүн шуурганд орсон атуушг явж. Тэгтээ зэрэг цогоо битэр бол цогогийн хань бурхан болоод гэт Улаанбаатарын годомжинд биений гандгад татуулсаж явах. За шуурганд ороохгүй шүү. Ордерс гэдэг хүнийг цааш нь хөтлөхөөс нааш нь хөтлөхгүй л дээ. Борсор дарсаар л сэтгэлийн зовлонг тухайн үедээ дарж байгаа юм шиг болооч. Бордерс бол чи бидний нөхөр шүү гэж ярьж ирсэн. Өөрийнх нь тэр бүтээгээд байгаа юмнуудын өөрийнх нь тэр өвчин зовлонтой хүнд хэцүү юмыг тоолж явж байгаа оролдлого тэмцэж чадж байгаа байдал нь надад нөлөөсөн. Тэгээд эргээд нийлээд авсан, ойрхон болсон. Эргээд насаан дагаад ч тэр амьдралууд маань тогтоод би энэ хантайгаа учраад ингэж яхад болжтой өгш юм чи одоо боллоо шүү гэж гүршидэн. Тэгэхэд манайхаар ирдэг. Энэ хүнтэй бий болж явах цагт баталгаа зүйлж өгч байгаа юм уу? Хаашаа юм? Гурвуулан хамт бас гүршидийнхэн санаа сэтгэлийг өөдөн татах гэж би нэг муу машиндан суулгаад өдөр шөнө ийш тийшээ давхиж зовлон жаргалаа ярьж явсан. Би чинь 2009 онд Ханан тэнгэрт дэвшүүлчгээд Бордорстой жаахан үергээд дахиж явхад цогоо маань бас их сэтгэлийн дэм болсоо. Сэтгэлийн дэм болж одоо ингэж хэлэхгүй цогоо. Яг хүн ууж болно. Чи надад үг зөвлөж ялла. Би чиний үгийг авсан. Одоо чи миний үгийг авах шүү дээ. Ингэж л хоёулаа одоо вивиндээ муу ах дүүс хэлж үйдэг шүү дээ. Ер нь хэжээний өгдөө шүү дээ. Муу ах дүүс сайн найз нөхөд гэж. Тэгтээ зэрэг хүний энэ амьдралын хугацаанд дотор л үнэн сэтгэлийн найз гэдэг бол биенийг нөхөж явдаг. Биенийхээ алдаа
хэлж явдаг. Ийм л юм гэдгийг л өнөөдөр хүртэл тэр бие биенээсээ ойлгож бие биенээсээ сурч явна да. Ийм л үерхэл. Тийм. Тэгтээ бие биенээ хотлоо хэлж хоорч үзээгүй. Үзэгчгүй байж байгаа дуусах баха. Тэгээ би тэрийн нэг бие биендээ хэлээгүй юм. Зүгээр өөрсөндөө тавьсан гэх юм уу зориг болгосон гэвэл нэг чанар бид. Энэ өнгө мөнгөний харваад хоёулаа өнгө мөнгөний боол болчихгүй шиг л хоёулаа бие биендээ нөхөр явах юм шиг гэж. Энэ зориг маань хүнд мэдэрдэхгүй, хүнд сонсогдохгүй хэрнээ би тэрийн донд өнөөдөр хүртэл мөнгө яваа. Би тэрийн тэр нөхөлөл тэгээд нас ойролцоо байгаа. Энэ уран бүтээл рүү гэсэн урлагийн хүний нэг юм сэтгэл байгаа ахгүй юмнуудад л бусад найруулагч юм хийдэг бүтээдэг туршлагатай улсуудын хараанд өртүүлж бит хоёрыг хөтлөөд явсан шиг байлээ. Ингээд би тэгээд үйдэгээд ингээд өргөөд чирээд яваагүй ч гэсэн би нэг гээчихгүй нийлээд нэг юм дурагдаад очил хоёулаа ярьж байгаа хүний дор орохгүй юм хийж хэнсэн гэдэг энэ сэтгэлээр л босч ирсэн хоёр. Тийм. Түнэс би шийдлээд баглаатай мөнгө барьж чад маяг үрсэтэй. За чи ингэж. За чи тэгээс ингэж гээд байсан байхгүй шүү. Тийм. Тэсэмжтэй яагаад чи энэ хоёр гэж улсуудад харагдаад байдаг нэг тийм болцсон юм байлээ бит хоёр. Тэгээд салаад явахаараа санаад байдаг. Нэг уулз шалтгаан. Өнөөрөө тийм гэсэн гэхээр би яваад очиход тэнд ажиллах байсан гэсэн гүржид солонгоо болгоо мөн сууж идэг намайг дуу. Хавдэрний юм да. Тэгэхээр найз гэдэг бол ай тал зассан ч юм уу эсвэл тэгээд мунч болмоор юм гэсэн юм. Тийм нүглийн сэтгэл ерөөсөө байхгүй би тэгэж энд манч байхгүй. Өнөөдрийн залуучуудын үерхэл нөхрөлийг би үгүй муухай байна гэж хэлээгүй. Гэхдээ л өнөөдөр өнгө мөнгөний хормоод албан тушаал ашиг хонжооны төлөө үерхэж яваад нэгнийгээ мартах, нэгнийгээ хаях шиг муухай юм орчлонд байхгүй шүү гэдгийг би залуучуудаа хэлдэг. Оюутан залуустай ч хэлдэг. Хүн нэг л амтай байх ёстой. Хүн байх ёстой. Урлагийн хүн гэдэг нь хүн байж ээж уран бүтээлч болох юм шүү гэж оюутнуудаа хэлдэг. Энэ зарчимч гэсэн би тэрийн сэтгэл зүрхэн дотор мөнгө яваа. Ингээд хоёулаа кино урлагийн дээд зургуулт ингээд би тэр одоо 3-4 төгсөлт хийгээд ингээд хамт ажиллаа. Энэ хамт ажиллахын хугацаанд цагаа маань ямар нэгэн одоо шалтгаанаар ажилдаа ирээгүй ч юм уу. Бас эмнэлэг дамлагт одоо ви хагаан сувлуулах ч юм уу. Аргэрийнхээ хүнийг одоо эмнэлэг дамлагаар авч явах ч юм уу. Ийм нөхцөлд бол би өөртөө нь оюутнуудтай ажилладаг. Намайг бас ингээд явсан хавар манай ангийнхантай цагаа маань өөрийнх нь сэтгэлээс манай хүүхдүүдтэй харьцаж ажилладаг. Энэ бол битэрийн үерхэл нөхрөлийн нэг том гэрч баталгаа юм та. За өнөөдөр энэ болохгүй нэ. Хөөсгөрөө. Чи миний дансруу нэг хэдий юм хийгээд хэл та. Албатай юм шиг хэлэхэд за
За хийцлээ шүү хөөш. Тэгчээд битгий ударчаараа наацгаач. Гэж яач шийдэ. Ийм л байдаг. Тэр мөнхийн амбын сэтгэлд нь л баярлж явдаг. Ер нь тэгээд нөхдөө хэлдэг. Та хоёр устдаас арай л нэг илүү татна юм а гэж. Харагчгүй юм. Кинон натур дээр ингээд байж захта нэг зурагтай явах үед нэг аяг цагийн нэг аяг хоолын аваад ирэнгүүт нь тэрнийг яаж ийгээ талаагаад гэж. Яаж ийгээд нэг нийтийн хоолноос арай эндэн дөгч. Энэ ч үл сэтгэлийн юм л да. Энэ сэтгэлийн юм гэдэг чинь загвар битгэрэг бүр холбоотой байхгүй юу? Тэр нөхөрлөл гэдэг бол зов цагт сэтгэл цэгцэлж эргэж хөл дээр босоход их нөлөөтэй байдаг юм байна гэдгийг би бүржидээс амсдаг. Үгүй надаас юу амсдгийг би сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн нөгөө үг нь яаж юу болж наадах чи ямар байна гэж хойноос сургалж асууж байдаг. Ерөөсөө л нэг ийм л хоёр хүн ганцаардна гэдэг хэцүү шүү дээ. Хүн гээд хань ижлээсээ салчаад гэртээ ороод ирэхтэй шүү дээ. Гэр хаосроод сэтгэл зэжгүрээд эхэлдэг. Тэгэд сэтгэл зэжгүрээд гэр хаосроод ирэхээ үед хөө яах юм? Бор дарсаар явдаг. Бор дарсаар сэтгэлээ зогож оюунаа амортуулж яадаг. Тэр үед л найз нөхөр өгүүлдэг. Тэр цагт л уцаар яриад нэг үг хэлэхдээ тэр нэг өдрийн бүхэл бүтэн Тэнгэрийг цэлмэж өгдөг байхгүй. Тийм л зарчмаар битэр нэг гэртээ битэр ямар би аваа хөлсөн тань дэрж амьдралаа гэд ямар тэдний даруйд би амьдрах. Өчигдөг жоо чи манай төрчрөд амьдрах. Агамцхан бинийга тэр ядарч яваа үед нь л сэтгэлийн зовлон эдэлж яваа үед нь л зүгээр нэг өдөр мэндийн мэдээл уцс цагчтал тэр өдөр сэтгэл зүрх амгалан тайван тэнгэр цэлэг явдаг. За яалтай билээ дээ яах вүлээ гэх үе хүний амьдралд их байдаг шүү дээ. Шийдэж чадахгүй асуудал шийдэд гүшрэхгүй юм. Гэхдээ эзэд бэлхэн тэр л амьдралын найз. Түүний арга алгаа гэсэн чинь яахгүй нэ. Гэхгүй өөрийгөө орчиод нөгөөдөх дээр ирдэг сэтгэл. Өөрөө хохироод нөгөөдхөө явуулдаг. Өөрт нь ичнээ хэцүү байсан ч гэсэн. За чи яваа. Би аргалъя гэж ачаа өөрч хүлээж авдаг. Ийм л байдаг. Нэгэнд шахал сэтгэлийн үнэ үгээлж амьдралынхаа жаргал зовлон баяр өнөгийг хоолцохоос илүү биенээс жирэгдэг биенээс хөндөрөх энэ хандлагч давангалаад байгаа учраас өнөөдөр найз нөхдийн ариун нандин холбоо тасардаг. Ажиллахдаа нөхөрлөхдөө
Гээж болсгүй чанарыг тодруулж баталгаажуулж инээс наваад хайчаад энэ лалар хэрэггүй гэд хүний хүн хог болгож гээхгүй байх тэр сэтгэл бол найзын сэтгэл. Хог дээр гарсан хол. За өнөх чи тэр явж шүү гэж зүгтаад хүн хүнээ хаяад явна гэдэг. Ийм юм байхгүй болохын эрэл чинь найз гэдэг нэвтрүүлэгч нь болж өгөөсэй л гэж би хүсэж байна.